манайхыг сонсож байгаа хүмүүсийн 73% нь Монголоос холбогдож байгаа. Солонгосоос 7.5% байсан. Бас нэг бүр сонирхолтой нь болохоор Афганистанаас байсан. Афганистанаас сонсож байгаа хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Танаа тэнд ямар вэ цагаагаар? Омнаас бас байсан. Индианаас бас байсан. Энтхийг улсаас. Тийм. Тэгээд тэр хүмүүстээ мэнд хүргэе. Ариуны заяа хоёроос. Манай 4-р дугаар ихэд бэлэн болоод байна. Сүүлийн үед айгүй ирчээ аваад байгаа нөгөө үндсэн хуулийн эцсийн дарга одоогийн талаар сошиалос мэдээлэл авчаа сууж гин. Тэгээд яа гэдэг бит хоёр тэгэл хажууд нь лаараа зогсож байгаагүй болохоор яг юу басныг мэдэхгүй. Гэхдээ тэгээд иймэрхүү байдлаар ядаж Монгол улсаа бас нэг дээд албан тушаалтууд маань нийтэд таниулмааргүй байх юм аа. Саяхан л одоо тэгэл 70 кг героин зөөж байгаа бол тэгэл одоо бөөд юм болоос арай ч намж амжиг байх. Тэгэл тэнд бас Солонгост одоо ингээл нэр хүндээ алдаад хамгийн гол нь энэ ингээд төрийн дэд албан тушаалтнууд ийм байдал үүсгээд байгаа нь бас амар инээдтэй. Бид нар энэ чинь ингээл мянга чаа ямар ч нэмэргүй. За нэг амар секси тохоо подкаст хийж бөө устөрчлөө. Энийг шо секс руу оруулах ямар байна? За тэгтээ ер нь бол иймэрхүү одоо дээд албан тушаалтай Монгол дарга ихтэй бүгдийг тэгж хэлж болохгүй л дээ. Ер нь ихтэй тийм одоо нөгөө ажлын байран дээр бэлгийн дарамт ч юм уу тиймэрхүү аягүй их байдаг шүү дээ. Намайг Монголд байхад ер нь бол оюутан байхад ер нь гэл годамжаар явах залуучууд бүхс алгаддаг ч юм уу. Тиймэрхүү юм Монголд ер нь бол амар их байдаг. Би нэг юм ярих уу? За тэгтээ би нөгөө олон газар ажиллажсэн болохоор яг тэндээ гэж хэлэхгүй заяа. Би нэг газар ажилладаг гэсэн баггүй юу? Тэгэл тэгсэн чинь ингээл намаа нөгөө нэг өрөөнд ингээд сууж хахад өрөөнд ингээд би чинь ингээл юм аяа сууж байгаа шүү дээ. Тэнгүүд хүчрээл ингээл манай хамт ажилтдаг энэ хажуу өрөөнд яах ингээл мөрцөрнөөс барьж мараал заяа. Тэгээд хүнд ч харсан ойлгомжтой амч тэр чинь ингээл нэг юм хальт өдөлтөй угтаад байгаа байхгүй. Сүүлдээ нөгөө ах чинь ингээл юм ярьж хажууд сууж муугаал тэгэл тэгснэ өөс таах нь одоо ингэж ярихаар амар ойлгомжтой болох юм аа ёо. Одоо нүний өмнө хийдэг байсан ажлаа ингээл ярьж мараал хасна ах нь хийдэг байсан мессенжер гэж ярангууд Яг ямар ажиллаа? Тэр тэр ажил уу? Хэлэнгүүт намайг хань хэлчихсэн хүмүүс мэдчихсэн. Би шал өөр ажил бодоод байна л да. Тийм ажил хийдэг байхад гэл ярьсан чинь манай авто холбогдчихдаг байхгүй юу? Окей. Тэгэл би хүүшээ та арай тэр таних юм шээстэй гэл амар аавынхаа нэрийг хэлсэн чинь чи юуны? Тэгэл тэгсэн чинь би амар ингээл манай аав штэ гэл тэгдэг байхгүй. Тэгсэн чинь нөхөч амар сонь царайлал. Тэгээд тэрнээс хойш манай өрөө орж иж мэрхэ болсон байдгийн. Тэрнээс хойш тэр чинь бол ерөөхдөө ингээл нэг юм ажлын байран дээрх бэлгийн дарамт те нэг амар юм одоо дээд албан тушаалт байгаа байхгүй миний. Тэгэнгүүт тэр чинь ингээл орж ирэл наттай ингээл юм яриад ингээд мөр зүрнээс байдахаар бод ингээд тухайн үед ингээд бас залуу эснийг ч хэлэхөө одоо стил залуу л та гэдэг хууч бас ингээд жоох хөвгт байсан байгаа ш. Тэгээд хэрвээ тэр хүн манай автаа нэг дор нэг салбарт байгаагүй байсан бол цаашаа бас ямар нэг юм надаас одоо ингэ шаардах байсан ч юм уу тэр бол үгүйсэх харахгүй. Тэгээд тийм байдлаар ч айгүй сони юм билээ. Угаасаа яач ч удсан тэгэл үгүй гэж хэлэх хэзээ үгүй гэвэл чи ажилгүй хоолгүй болчих гээд байдаг. За гэвэл чи зүгээр золиос олчих гээд байдаг яах вэ байгаа мэдгүй. Тиймэрхүү би лав ингээд өөрийгөө хамгаалах арга найз залуудаа гээйлжүүл айгүй амар юм санагд. Яа тэр чинь хүмүүсийн хүнд ямар ч хамаагүй байхгүй. Яг тиймэрхүү зорилго дээдсэн хүмүүсийн хувьд бол мэдгүй. Яа манай Монгол ирчүүдийн хувьд ялангуяа за одоо ингээд бүгдээр ингээд хамаа тулаад ярьчихаар зэрэг угаасаа хүмүүс уурлна. Гэхдээ нийтдэг байдаг үзэл нь гэр бүлээсээ ингээд гадуур секс ярилцаа хүсдэг. Тэрийг нормал гэж үздэг хүмүүс бол маш олон байт юм байлээ. Амар олон миний мэдхийн гэж миний мэдгүй байсан ч гэсэн ер нь олон залуучууд бол байгаа. Тэгээл мессеж зарж бичээл яа дээ ихнэрээсээ бодд юм уу? Хүүхнээ бөхс баасан гэдэг. Гэтэ ер нь ганцхан тэр хүнээр гэлтгүү амар олон Монгол одоо амар олон цаашаа ер нь олон Монгол тийм дээд албан тушаалтнууд ер нь бол хүүхний бөхс баазах бол инүүхэнд байгаа гэж бодож байна. Тиймэрхүү юм айгүй их сонсогддог шүү дээ ажлын байранд бэлгийн дарамт тийм дугаарыг асуусан, гэрлүүн залгсан, орой уулзахгүй бол чи ингэн ч гэдэг юм уу. Манай найзуудад бол тиймэрхүү амар их байдаг гэсэн. Тэгээд зөвхөн ажлын байран дээр гэлтгүй годомжинд явж байхад хүртэл одоо юу гэдэг зүгээр өсвөр насны хүүгүүд те бүхс рүү алгадах хөх шууд бадчаад цухтах ч юм уу. Тиймэрхүү тохиолдол учирч хүмүүстээ би маш одоо Гүй тэр чинь би тэгээд яаж чадахгүй одоо ингэдэг юм ойрлох хэцүү. Эсвэл ингэдэг нэг юм тэг хажуугаар явж байгаа хүмүүс юу ч хэлэхгүй хамгийн гол нь. Харин тийм. Зүгээр л ингийн үзэгдэл мэт ойлгож байгаа юм. Тэрийг тэгэл эмэгтэй хүний хувьд чинь юм мэдээж таатай мэдрэл төрүүлэхгүй тэгээ тэр сүүлд нь одоо юу гэдэг бас итгэц нөлөөхийг аргагүй шүү дээ тэрнээсээ. Айгу амар шоконд орд юм билээ. Би нөгөө оюутан дөнгөж яг дархнаас ингээ орж ирэл
яг оюут хүн болол яг мойс хоёрын гадаа зогсож байгаа байхгүй. Тэгэл гадаа зогсоод яг оюутны байрлалгаа явах гол алхажсэн чинь нэг залууг бөхс рүү ингээл тас сэтэл алгаддаг байхгүй. Тэгээ би тэр өдөр яг 9 сарын үед ч тийм яг дөнгөж хичээл их сургууль орсон. Тэгээл нимхэн нойтоо хувцастай явж ясна жилхүү бөхс рүүгээ алгадуулсан. Тэгээ мойс хоёрын гадаа ямар их хүн байдаг лээ. Амар шоконд орвол яг яах ёстой гэл нөгөө муухай шартай юм болохоор хөөйгээ дуудахгүй яах гэж тэр үед дуудснаа. Бөөм хөөйгээл дуудсан чинь нөгөө залууч ингээл эргэл харахгүй аим дуртай зав юу. Яг гэж харж байгаа өөрхий. Тэгсэн чинь би нааширтаа гэдэг аим дуудсан чинь нөгөө чинь тэгэл хүрээд ирнэ. Би хөлн дээр нь гიშгчээ цухтаач л яах вэ? Йоо үнэн жоох хөөхт байгаа. Тэгэлсэн чинь тэр залуу өрөө намайг цохот авсан бол яа чи яаж байгаа ингээ тий. Тиймэрхүү юмнууд бол зөндөө байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө тэрийг хуулийн зохицуул байдаг юм уу? Одоо ажлын байран дээрх бэлгийн дарамтыг окей бас нэг юм тусгасан журам байж магадгүй. Гэхдээ годомжинд явж байгаад хүний биед халдсан ч юм уу тэр ч одоо нэг төрлийн бас бэлгийн дарамттай тийм үстэй. Ер нь бол хуульчилсан бол байдаг баха. Яг хуулийн заалтыг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн хар ухаанаар бодоход хамгаалахт нэг байх л хэрэгтэй. Юм байх л ёстой. Гэхдээ хамгаалахаас одоо тийм хууль зөвхөн зарим хуулиуд чинь зөвхөн цаасан дээр бичигдээд бидний одоо амьдралд нөлөөлдөггүй хуулиуд хэрэгжил байхгүй хуулиуд байна шүү дээ. Тийм байхад хажууд нь зогсож байгаа хүн тий ингээ анзаараад хүү чи болооч гэд нэг үг ингээ дуурчих тийм зоригтой эсвэл ингээд тийм байвал болж байгаа хгүй. Тэгвэл монголчууд ингээл одоо монголчууд гэж солиороод байгаа юм. Тийм шүүмж авсан. Тийм монголчууд гэж яах юм би тэгээ одоо хийнэг гэж яах юм монгол юм ч. Тэгээд ер нь бол хажууд хүн айгуу сайн анзаараа тий ямар нэгэн эмэгтэй хүн хажууд нь хүртэл задуулж байвал эсвэл нэг залуугаар ингээд бөхс рүүгээ халаадаа болж хөөж болооч гэдэг чанга дуурчих тийм зоригтой байгаа чи гэж хэлмээ. За манай өнөөдрийн сэдвээр өнөөдрийн 4-р дугаарыг хүлээлгийн өрөөнд ямар сэдв байгаа вэ гэхээр дөрөмгүү кекс хийцгээе. Кекс идэ. Тэгээд ер нь ягаад заавал бүх юм дөрөвтэй авах гэж бит хоёр бодсон. Тэд насны хүн сонсох хэрэгтэй. Ягаад заавал ер нь тэдэн насны хүн секс хийх ёстой. Эсвэл одоо тэдэн наснда секс хийхэ болох ёстой юм ч юм уу те. Эсвэл хаана хийх ёстой, хэдэн удаа хийх ёстой гэдэг чи одоо заавал тийм амар дүрэн баригдаж эсвэл тэд гэсэн тоо заавал байх шаардлагатай юм уу? Шаардлагатай гэж хэлэхгүй. Шаардлагагүй. Мэдгүй шаардлагагүй гэж ер нь бол тоо баримтууд бол зөндөө байгаа. Тий. Ямархуу хэмжээнд хийдэг хүмүүс хэр удаа хийдэг хүмүүсийн дундаж хэмжээ ч юм уу эсвэл хаана хийх тохиромжтой ч юм уу тий. Гэхдээ юм дөрөнгөө ахаараа амар сонирхолтой байдаг шүү дээ. Ер нь бол миний хувьд бол тийм би дөрөнгөө юмд айгуу дуртай. Эсвэл дөрмөөс гажууд. Хэр удаан тэгвэл секс үргэлжлэх ёстой юм бэ? Ёстой юм бэ гэхээр ёс бол байхгүй. Гэхдээ ер нь хэр удаан үргэлжлэх гэж ер нь чиний хувьд боддоо ярина. Тэр чинь тэгэл бас тухайн нөхцлөөс олно шүү дээ. Хэр их хүссэн. Тийм биз дээ. Амар хүсэл одоо юу гэдэг оршил амар их явагдал. Эмоционал одоо юу гэдэг эмоцоосоо бас нэлээд хамаардаг гэж юм. Тий. Нэг судалгаа бол байд юм байна. За тэр судалгаан дээр одоо дундаж хүмүүсийн секс хийдэг хугацаа нь болохоор 5.4 минут. Окей. Нийт ер нь бол хүмүүс 33 секундээс 44 минутын хугацаанд ер нь секс хийх боломжтой юм. Хамгийн хурдан хийсэн секс бол 33 секунд. За хамгийн удаан 44 минут. Тэгээ тэр ихтэй хамгийн гол нь яаж нэг секс гэж бүхэл одоо ингэж тооцож байгаа юм. Эрэгтэй хүн тавих хугацаа юм уу? Гэтэ ер нь энэ бол амар өрөөсгөл. Гэтэ ямар ч хүн ингэ бодлоо. Энэ судалгаан дээр ингэ оролцсон хүмүүс алаа шүү дээ, тий. Бүгд хотлоо ирсэн байгаа. Яг бүгд гэж. За окей, дээлийнх нь хотлоо ирсэн байгаа. Чи ингээл амар сексийнхаа оргил үүд ингээл хүнтэй яж захтай. Юм цаг тавьчаал хажууд нь за яг хизээ тусах юм бол хизээ яг ингээд ямар ч хүн нэг тэхгүй. Тэгэж ер нь бараг боломжгүй баха. Амар ухаанаа алдсан. Амар гоё яж чинь нэг. За байж байгаарэ би цагаа гаргаад хоёул хэдэн минут хийхийг хараад амар хүсчихсэн гинт. За байж байгаарэ нөгөө юу аа тий цаг тавиад тэр гэл тэгснэ. Тэгвэл миний хамаг бараг юм унтарчих واخа. Тэгэж тий ёо. За окей. Хаана хийх вэ? Заавал орон дээр хийх юм уу? Үгүй. Үгүй гэж бодож байна. Одоо миний мэдхийн манай эмээ өвөөгийн үед бол зөвхөн бараг орон дээр л хийдэг байсан баг. Нөгөө нэг харахгүй шүн мөн чимээ мэмээгүү дуу аниргүү нэг тиймэрхүү бүхэн унцсан хойно хөдөө гэртээ тэгин дөрөнгөргөнтэй нөгөө цүү хаях хэлээ тэгж явж байгаа л. Одоо бол зөвхөн орон дээр хийн. Орноос гадна өөр зөндөө гай газар байж болно шүү дээ. Тийм үстэй. Уулан дээр. Уулан дээр вэ. Манай нэг найз ярьчихсан.
Хараа. Одоо сонсож байгаа л бах. Караны аяган дотор хийж гэж. За болё. За тэр арай. Oh god. Гол нь тэнд хийж яана гэдэг чинь бас юм амьдралд бас нэг юм айгуу сонин юм. Тэгтээ тийм нөгөө нэг хааж одоо төсөөлөөгүй газар хийсэн секс одоо кекс амар илүү нөгөө хязгаарч мартагддаггүй баха. Зөвхөн орон дээрээ хийх ярьж байдаг л асуудал шүү тийм үстэй. Тэгтээ айгуу тийм хийж байгаа газар болгоноос айгуу тийм өөрөө таашаал авдаг. Тэг юу тийм ширээн дээр нэг өөр, шалан дээр нэг өөр, ширдгэн дээр нэг өөр. Тагтан дээр нэг өөр. За тэгэл ингээл ярангууд бит хоёрыг одоо нэг амар ёо хаасаг үдцээ амар хоёр ядгаа дөөг шиг төсөөлөх багтай. Гэтэ эн чин хараа юу ч авж байгаа таашаал болгоо өөр тэгээд яг тэр болгоноос авж байгаа таашаал мэдрэмж. Тийм мэдрэмж ер нь бол яг ямар газар ямар хүнтэй юу хийхээсээ бас шалтгаалж байгаа. Хэр удаан бас. Тэгээд мэдгүй ер нь бол би зөвхөн орон дээр хийхээс илүү өөр газар илүү хийх үсгээ. Орон дээр хийх чинь ингээл орон дээр би хүнтэй суугаад одоо юу гэдэг орон дээр хийзэл хийж болно шүү дээ. Өөр газар юу гэдэг усанд орж явах таа. Тэгтээ байн усанд орж явах ер нь бол бүтдгүү л дээ. Тэр чи кинон дээр гардаг шиг тийм гоё болдгоо байхгүй юу? Гэхдээ ер нь тиймэрхүү юмыг амьдралдаа амар туршиж үзээд тий. Одоо хосуудын хувьд ялангуяа хосуудын хувьд тиймэрхүү юмыг амар туршиж үзээсэй. Гэхдээ Монгол залуучууд зөвхөн орон дээр тэгдэггүй баха. Манайхан гэхдээ бас харсан гоё experience юу гэдэг айгуу тийм интим туршиж үздэг юм тийм бах гэж бодож байна. Энд чинь дөрөнгөө кекс хийж байгаа шүү дээ. Одоо бит хоёрт нэг юм ярьж байгаа комментуудаас одоо юу гэдэг таньдаг эгч нараас маань бүр especially эгч нараас маань ярьж байгаа комментуудад болохоор ёо та хоёр одоо хичихгүй ээ нөө ийм нэг талаар ярихаар эсвэл ерөөсөө юу яахгүй нөө юу гэдэг санаа зовхгүй нөө гэдэг ч юм уу тийм талаар ярихаар би бүр ингэж гэртээ сонсох гэсэн чинь төхрөөсөө ичээд гэдэг ч юм уу нэг тийм яагаад хамтаа сонсч болохгүй хоёлаа. Яагаад сексийн талаар хоёлаа хоорондоо ингэж чөлөөтэй ярилцаад тэгж хосоод хоорондоо болохгүй. Социализмын үед төрсөн хүмүүс. Арчлынхаа арай гайгуулах гэхдээ 40 гарлаа гэд ч юм уу эсвэл юу гэдэг жоохон нас эхлэе гэд хүүхдүүд нь том боллоо гэд сексийн талаар ярилцахгүй байх эсвэл тийм янз бүрийн юм турч үзэхгүй байх хэрэгтэй гэсэн юм бол бас байхгүй. Жишээлбэл те миний хувьд 30 хүрч байгаа тий. Тэглийг би хоёрхан залуутай унтсан гэж худлаа ярихгүй. Үн ингээл хэлээ хоёрхан залуутай унтсан гэж худлаа ярихгүй. Тэрнээс ихтэй би ичгүй. Одоо юу гэдэг гэхдээ тодорхой хэмжээнд өөрийнхөө 30 хүртэлх насандаа тодорхой хэмжээний залуутай унтаад тодорхой хэмжээний туршлага бол хоригдлуулад хизээ нэгэн цагт би хүнтэй сухад бэлэн болцсон. Тэ өөрийгөө одоо бүх юмаа туршаад үзсэн яг л хүнтэй сухад бэлэн болцсон байгаа байхгүй. Хинээс ч ёстой гэж эн чинь бидний амьдралдаа хийдэг насаараа хийдэг зүйл энийг үздэй. Бараг шүтээ байгаатай адилхан үздэй. Гол нь хамгаалалтай. Гол нь хамгаалалтай. Дөрөнгөө кексийн дараагийн асуулт хэр олон удаа тех ёстой вэ? Жишээлбэл 7 хоногт. Залуу тохиолдолд бол тэгэл ёстой нэрээ орон дээр хан дээр шалан дээр гэдэг шиг тэгэл ёстой. Хаа таалцсан газар хэлсэн хоёлаа үү гэл үү гэж тэгээс байсан гинэ. Тэдэг байсан байдаг байгаа. Тэгээд нас дахиад ирэхээр мэдхгүй хүүхдүүдээсээ болдог ч юм уу хүмүүстэй хосоод арай цөөрдөг баха. Эсвэл хүсэл нь буурдаг юм болов. Одоо яг тэрийг мэдэрч үзэх болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ янз бүр одоо нөгөө нэг хосуудын хувьд ганц бие хүмүүсээ аваад үзэхэд бас шалгондоо. Ганц бие хүмүүс илүү их секс хийдэг байх гэж тий. Арай илүү ингээд нэг чи чөлөөтэй одоо хинтээ ч хийж болно тий. Тиймэрхүү хүмүүс арай их илүү хийдэг байх гэж бодсон чинь би бас нөгөө нэг энэ подкаст хийхдээ нэг судалгаанууд бахан уншихгүй юу? Ер нь ямар хуу юм байт юм бэ гэсэн чинь синглчүүд айгу бах хийдэг гинэ хосуудаас илүү. За. Амар сонирн байгаа. Би бодохдоо би л баг одоо би хаашаа синглчүүд л баг айгу хийд юм байх гэсэн чинь тиймэрхүү хүмүүс ч нөгөө нэг баг хүсүүн болгондоо одоо юу гэдэг таарлцсан болгондоо бас тэгдэггүй. Тийм болохоор нэгт тэр нь баг хосууд болохоор одоо хоёулаа хинтэг их ойлгомжтой. Нүгээс ойлгомжтой. Тийм болохоор тэд нар арай илүү байдаг. Тэгсэн чинь бас нэг судалгаа байсан юм байна. 18-аас 29 настай тийм хосуудын хувьд 7 хоногт 3 удаа байдаг гэсэн. Окей. Нормал одоо хэвийн секс хийдэг хосуудын 7 хоногт 3 удаа. Ингээ бодохоор амар бага хэмжээ санагдахгүй байна уу? 7 хоногт 3 уу? Тийм би одоо нэг өдөр болго юм байна уу?
Нэг 21 22 дэх байхдаа хэвээр нэрээ яг найз залуудаа эд үедээ чи баг өдөр болгоно л. Гэхдээ эн чинь нөгөө дунджаар авч үзүүл гурвал гэж байгаа л да. Тэгтээ арай л баг санагдаад байгаа байхгүй. Тэгэнгүүтээ 30-аас 39 насных нь болохоор бүр 2 удаа болоо. Тэг ингээд насаа ихэр тусам ингээд нь бол багасаа явдаг. Энэ тэгээд хараа ажил үйлчлэлтэй холбоотой нөө юу гэдэг оюутан байхдаа санаа зовох юм арай баг. Тэгээд ажилд ороод яасан хойноо 30 гарсан хойноо ч юм уу тий. Амьдралын тогтворчод ирэхээр зэрэг санаа зовох юм илүү олон болоод секс багасдаг гэж бодож байна. Эсвэл тэр шууд сэрэлттэй холбоотой юу? За яг наадахны чинь тухай болохоор бид нар яг ийм зүйл нөгөө мэтгэлцэн болсон. Тэгээд яг сексийн тухай одоо юу гэдэг секс хийж байгаа яагаад одоо ийм өндөр хөгжилтэй оронд секс хийж хүмүүс секс хийх нь илүү багасаад байгаа гинэ. За. Ялангуяа Япон, Герман ч гэсэн ер нь бол Германы удаас Америк багасж байгаа. Яагаад гэвэл нөгөө хийх амир их ажил ихтэй нөгөө өглөө гараад орой ирж байгаа хүмүүс оройн ирээл бараг ядраал шууд орондоо орно. Тийм хүмүүс нөгөө бараг нөгөө кексээ хийх мантайта хэвдэл тий вохны амралтын өдөр хастан зэнд амруул нэг за би нэр бараг найз зөвхөнтэй шүү тий тэрнтэйг нэг юм болохгүй бол бараг болохгүй ч юм уу. Тэг бас нөгөө Netflix гэж юм байгаа. Netflix плюс болоод ер нь секс амьдрал сүрж байгаа гэсэн хүртэл яриа бас байсан. Яагаад гэвэл хүмүүс амар их Netflix үзээд хүнтэй болцох хүсэлгүй, хүнтэй ер нь тех 6 хийх хүсэлгүй болчдөг. Тэгэл нөгөө байнга серийн үзэж тахаар тэр Netflix тийм цуврал кино үзээд тэгээд тахаар хүмүүс айгүй тэр бас айгүй алж байгаа гэсэн. Тий дүрм гиснээс эмхтэй хүн эрэгтэй хүнтэй анх унтаж үзээд заавал онгон одоо цорхтой заавал цус гарах хэрэгтэй гэсэн дүрм бас байгаа юу? Шинжлэх ухааны одоо эрүүл мэндийн үүднээс авч үзвэл заавал цус гарах албагүй гэж үздэг юм билээ. Тийм болохоор эмэгтэй хүн санаа зовох хэрэггүй цус гарахгүй байвал тэр чинь янз бүрийн одоо намайг л 10 жил тахад дугуун унж байгаа эсвэл морь ундаг охтууд ингээд онгоноо одоо ализын онгон цаарсан байдаг ч юм уу тиймэрхүү бол байдаг гэсэн. Одоо бодоход нэрээ одоо дараа нь би ингээд уншаад үзсэн чинь нэрээ тийм дугуун унаад эсвэл морь унж байгаа онгон цаалагдсан ч юм уу. Арьсан тэр чинь нэмгэн арьс чинь ингээд цоологдсон. Бас тэгтээ хүн болгоны арьс ондоо байдаг гэсэн. Тэрнийх нь арьс зузаан, нэмгэн, зарим бүр анханасаа арьсгүй, зарим бүр ингээд урагддаггүй тийм арьстай хүртэл төрсэн байдаг гэсэн. Тийм болохоор тэгтээ нөгөө нэг тийм муухай юу байдаг штэ. Цус гараагүй бол чи баг онгон биш байсан бай. Гээд эрэгтэй хүмүүсийн нэг тийм тэгээл эсвэл нөгөө насаар нь ч юм уу одоо ингээд суучдаг тэнгүүтээ чи анханасаа л надтай унтахдаа онгон биш байсан бидтэй чамаас цус гараагүй штэ. Би тиймэрхүү залуучууд ерөөс ойлгохгүй юм аа. Заавал цус гарах албатай юм уу? Тэр эмэгтэй хүн чамд заавал онгоноор ирсэн байх хэвээр юм. Үгүй шүү дээ. Тэрийг нандин гэж үзэл бас яаж болно л доо. Гэхдээ цус гараагүйхэн төлөө. Гэтэ чи хайртай одоо хэрвээ тэр эмэгтэйдээ хайртай бол онгон байна уу? Онгон биш байна уу? Ядуу байна уу? Мөнгөтэй байна уу? Царайлаг байна уу? Муухай байна уу? Ер нь бол тэр ерөөсөө хамаагүй болоод яг л байгаагаар нь хайрладаг байхгүй. Гэтэ хэрвээ чи тэр нь тийм ганцхан онгой хайлсан дээр сүрчгэнж байгаа бол хайргүй л гэсэн үг байхгүй. Тийм залуутай бүх насаараа тэгэл чи онгон биш байсан мэн гэж өглөөлж хамт амьдрах ямар хэрэгтэй л шүү дээ. Өнөөрэ ингээд ариуна хоёлын сүүлийн дугаар дээрээ татаачгүй ирнэ гэсэн баха. Чи татаачгүй нэ одоо? Байхгүй. Би уус өмсдөггүй шүү дээ. Би өмслөх яах вэ? Ариун цэвэр сахихад те бас ингээ гадны янз бүрийн бактериас хамгаалахад бас чухал нөлөө үзүүлдэг дотоод жолол. Гэхдээ энэхүү ингээд хоорондоо дотоожгүй хоёлаа ярьчихад шин удахтай ч юм уу би ингээд ятгаа дотоожгүй унтдаг. Би бас тэгж унтдаг. Юу яасан фри амарсан мэдрэмж төрдөг. Болж өгөөлөөр нүцгэн унтчих гараад идэхтэй тэгэл бас санснаар болохгүй юм да. Ярих гэсэн одоо яг дүүтэй бас энэ подкастнда дурдах гэсэн бас нэг гол асуудлууд энийг болохоор зэрэг манай подкастыг ямар хүмүүс сонсч байна гэж бид хоёр статистик харлаа. Бид хоёр ер нь анх энэ подкастыг эхлэхдээ бол өсвөр насныхан да гэж одоо хаягилж эхэлсэн юм байна. За гэтэл би танарт нэг тав баримт дурдъя. Нийт сонсож байгаа хүмүүсийн 63% нь эрэгтэйчүүд байна. За үлдсэн 37% нь бол эмэгтэйчүүдийг эзэлж байгаа юм байна. За энэ дотроос хоёрыг хамгийн их сонсож байгаа хүмүүс нь болохоор 18-аас 24 насныхаа 24%, 25-аас 34 насныхаа 41%, 35-аас 44 насныхаа 19% эзэлж байна. Гэхдээ ерөнхийдөө ингээд харахаар бит хоёрын зорилтод нөгөө 13-аас 17 насныхан маань ингээд 2%. Тэгэнгүүтээ 18-аас 44 насныхаа ингээд ингүүт ерөөсөө 70-аас дээш хувийг эзэлж байгаа. Ингээ харахаар зэрэг ерөөсөө юм ингээд нэг юм дүрмжлэх одоо нэг юм
Хэрэггүй аргагүй болчихж байгаа. Юу гэдэг зөвхөн санаасаа сонсоорой манай подкастыг гэвэл ингээд айгүй өрөөсгөл сонсож байгаа хувь 2% тэгсэн мөртлөө бусад сонирхоод ингээд яг ингээд танай подкаст эзээх гэж ингээд сонирхоод байгаа хүмүүс нь болохоор зэрэг ихэд 18-аас 44 насныхан байх. Тийм хүмүүстэй зориулсан юм юм шүү. Манайхыг 65-аас бас дээш насныхан хүртэл сонссон байгаа. Тэгээ одоо яг тэр нь 65-аас дээш насныхан болохоор зэрэг 13-аас 17 насныхантайгаа яг ижлэхэн хувьтай проценттай. Тийм байж байгаа жишээ нэ. Тэгэхээр ерөөсөө секс гэдэг сэдв болол ямар ч дүрмгүй байх хэрэгтэй юм байна. Ерөөсөө хин нэг одоо ингэж хязгаарлалч юу гэдэг та сонс. Эсвэл чи битээ сонс энэ гэхгүй тий зөвхөн та нар сонс энэ гэж хязгаарлах ямар ч тийм боломжгүй. Бүхэл насныхан одоо мэдээж нөхөрч хөндлөө мэдээлэл болохыг хүсдэг юм байна гэдгийг бит хоёрнаас харж болохоор байгаа. Энэ хугацаанд бит хоёрт мессежээр болон комментээр ирсэн сэтгэлдлүүд дотор маш олон насны хүмүүс хандсан байсан. За өсвөр насныхан бол мэдээж одоо бас асуух юм байсан. Гэхдээ тэр дундаа аав ээж болсон өсвөр настай хүүхдүүдтэй аав ээж нар бид нарт бас хандсан байсан. Танаа подкастыг хүүхдэд сонсууллаа, бид төр хамт сууж байгаа сонслоо тий. Эсвэл хүүхдтэйгээ яаж ярилцах учраа олохгүй юм одоо та хоёртой ярилцсанаар ингээд одоо бид хоёртой ярилцж байгаа юм шиг мэдрэмж төрөөд тэгээд хүүхдтэй ярилцах зоригтой боллоо гэдэг ч юм уу тий. Одоо ингээд нэг юм шиг байгаа. Арчлын хүүхдүүд гээд нэг өөр ах юм аа манай ээж хэлсэн заяа бүр. Та нар ингээд бүр ингээд айгуу тэмчглөөдөө сэтгэх юм аа. Сексийн талаар хүртэл та нар ингээд айгуу би бараг одоо та нараас бараг зөвлөгөө авахар шахуу бараг тийм байх юм аа гэж ярьжсэн. Тэгээд энэ нийгмийн бас нөгөө юу байгаалах мэдээж тогтолцоон дээр суурьсан асуудал. Гэхдээ би одоо зөвхөн социализмын нийгэмд өссөн гэд өөрөөгөө нэг тийм хязгаарлах биш те. Хүүхдтэйгээ бас чөлөөтэй ярилцаад мэдээж тэр хүн бол одоо хүүхд чинь том болно, бэлгийн харьцаанд орно. Тэр болгонд нь бас өөрөө бэлтгэлтэй юу зөвлөх үү те. Энэ надаас юм асуух юм бол хүүхд маань ийм асуулт би одоо юу гэж хариулах вэ гэдгийг ядаж бас одоо урьдчилаад бас нэг удаа бодоод үзсэн байх нь дээр юм болов уу гэж. Тэгэж бодхоос бас дахиад нэмээд өөрийгөө бас таньж мэдэх те. Ганцхан би хүүхдтэй зөвхөн мэдээлэл үгүй биш. Би ер нь яагаад тий би ямар юмнасаа таашаал авдаг. Би ер нь секстэй секс миний хувьд ямар чухал юм. Ер нь яах ёстой гэдгийг өнцгөөсөө бас харах хэвээр нөгөө миний л хэлээд байдаг жоохон хувиач юм тэгээд өөрийгөө эхлээд өмнө тавьчаад тэгээд дараа нь өөр хүмүүсийг боддог ч юм уу тийм хүүхдтэй би бас яаж зөвлөх хэрэгтэй юм бэ гэд одоо жишээлбэл миний үеийн эмэгтэйчүүд юм 30 гарч байгаа 30 хүрч байгаа ч юм уу хүүхдтэй арай болж амжаагүй байгаа хүмүүс бол эхлээд өөрийгөө бас таниад мэдчихээд дараа нь гоё зөвлөгөө өгөхөд эсвэл дүү эмэгтэй дүүдээ ч юм уу тэрэндээ бас манай подкаст ч гэсэн жоохон хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна. Дөрөнгөө секс гэхдээ дөрөв нь ганцхан дөрөв нь хамгаалалтай хариуцлага. Бусдаар бол яасан ч хамаагүй юм уу? Дураараа дунд чөмгөрөд ирэх юм уу? Хоёулаа өссөн байх шаардлагатай. Окей, 2 дөрөв зөхөөс аялаа. Хоёулаа өссөн байх шаардлагатай, хамгаалттай. Энэ удаагийн дугаараас эхлээд бит хоёр үзэгч одоо сонсогчтойгоо эрэх холбоотой ажиллая гэж шийдсэн. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд бит хоёр дараачихын сэдв ямар сэдвийн талаар ярилцгааш одоо та бүхэндээ зарлаад. Зарлан тунхаглаад хэлээд тэгээд та нар маань одоо манай хүлээлгийн өргөс нэртэй Instagram уудс эсвэл хүлээлгийн өргөс нэртэй Facebook уудаас те voice message буюу ярьж үлдээсэн тийм мессеж үлдээвэл бүр илүү. Тэгтээ бид хоёр нэр дуртахгүй. За одоо тэр өсвөл хоолойг нь өөрчилж болно те. Тэгээ ингээ манай подкаста та бүхэн манаас хамтдаа ярилцаад явах боломжтой шүү гэдгийг бас энэ удаадаа хэлж аваад маш их баяртай байна. Ингээд дараагийн сэдвээ хэлэхгүй яах вэ? За хэл. Сексийн үе тохиолдсон хөгжилтэй явдлуудынхаа тухай бидэнтэй хуваалцаач гэж хүсэх байна. Айгу сонирхолтой дугаар болох байх гэж бодож байна би. Өөрийнхөө хөгжилтэй явдлуудыг одоо бодож эхлэе. За тэгээ. За ингээд сонсогч та бүхнийгаа дараагийн хүлээлгийн өрөөнд хамтдаа сууж ярилцахыг хүсье. Бүх одоо пэйжүүд дээр бүх сошиал сувгууд маань бол хүлээлгийн өргөс нэртэйгээр та бүхэнд одоо олдох боломжтой байгаа. За дуусах уу? За энэ өнөөдөр жоохон дараагаар уусгаад хөө. За тийм. Одоо ингээд тий үндсэн хуулийн цэцэн дарга маань хүртэл ингээд тий юмд орооцолчод байхад хоёлаа энэ чинь алцхан ч дуусгаж болох юм уу? Яаж хоёлаа Монголоос орж гарахгүй байна. За